Цахим төлбөрийн баримтын системд эрдэс баялагын худалдан авах гэрээг хэрхэн бүрдэх вэ? Татвар төлөгч та нэвтрүүлгийн нэгдсэн системд нэвтрэх хэрэгээрээ цахим төлбөрийн баримтын системд нэвтэрч орно. Нэвтэрч орсны дараа баримт жижигтсээс эрдэс баялагын гэрээ дэд засгийн гэрээ бүртгэх товч дээр дарна. Гэрээ бүртгэх товч дээр дарж гарч ирсэн цонхноос гадаад гэрээ бүртгэх, дотоод гэрээ бүртгэх сонголтоо сонгоно. Гэрээний төрөл дээр худалдан авах гэрээ гэсэн сонголтыг сонгож, гарч ирсэн мэдээллийг бүглэж, гэрээгээ файлаар оруулан үргэлжлүүлэх товч дарна. Дараагийн хэсэгт нийлүүлэлтийн хэмжээ, нөхцөл бүртгэх цонх нэгдэх бөгөөд бүтээгдэхүүний нэр код оруулна. Тухайн сонгосон бүтээгдэхүүнээс шалтгаалаад ямар их үүсвэрээс бүрдүүлсэн эсэхийг тодорхойлохдоо үйлдвэрлэлийн төрөл хэсгийн тохирох сонголтоо сонгоно. Таны сонгосон бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнээс хамаарч үйлдвэрийн төрөл өөр байна. Таны сонгосон төрлөөс хамаарч өмнөх шатны гэрээ бүртгэх тэзүү нэмэх товч харагдана. Тухайн бүтээгдэхүүнийг өөрөө олборсон, өөрөө баяжуулсан гэх төрлийг сонгол ашиглах тэзүү, баяжуулах тэзүүг заавал бүртгэснээр үргэлжлүүлэх товч идэвхтэй болно. Үүний дараа бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт оруулах товч дээр дарж бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт оруулах талбар нэгдэх бөгөөд үзүүлэлтийг гараас оруулан хадгалагч товч дарна. Гэрээний үлдэгдлийн тооцоол хийх талбараас тоо хэмжээнээс нийт үнийн дүнгээс гэсэн сонголтоос сонгож гарч ирсэн талбарыг бүглөөд үргэлжлүүлэх товч дарна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл талбарт нийлүүлэлтийн хэмжээ нөхцөл хэсэгт ашиглах тэзүү бүртгэсэн бол тухайн тэзүүтэй холбоотой ашиглалтын тусгай зөвшөөрлийн мэдээллийг харуулах бөгөөд хадгалагч товч дарснаар гэрээ бүртгэгдэнэ. Хадгалагч товч дарснаар тухайн гэрээнд бичиг баримтын засгийн эрдэс баялагын гэрээ дэд засгийн гэрээний жагсаалтад хадгалсан төлөвтэй нэмэгдэнэ. Тухайн гэрээний ард байрлах товч дээр дарж гэрээний дэлгэрэнгүй мэдээллийг харах, гэрээг үсэх боломжтой бөгөөд гэрээ илгээх товч дарж тоон гарын үсэг оруулан баталгаажуулснаар гэрээ илгээгдэнэ. Илгээсэн төлөвтэй болж нэмэлт гэрээ бүртгэх боломжтой бөгөөд тухайн гэрээний дугаар огноо гэрээний төрлөөр хайх боломжтой.